Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За хэрвээ та нар маань завтай байвал миний бичлэгийг үзээд хамтдаа цагийг хөвгчлөлтэй өнгөрөөцгөөё гэж хэлмээр байна. За өнөөдөр би та нартай маш гоё өнгөлөг, толгор, өөгүй, цэвэрхэн арьстай болох будалтыг хийж үзүүлэх гэж байна. За энэ будалт маань болохоор маш амархан, хялбар, богино хугацаанд хурдан буддаг тийм цэвэрхэн харагдуулдаг энгийн гоё будалт байгаа. Тэгээ гол нь юуг онцлохыг хүссэн бэ гэхээр зүгээр л ямар нэгэн асуудалтай хүмүүс байвал арьсыг айгүй гоё өнгөлөгөөгүй харагдуулдаг тэр одоо нууцаасаа гэх юм уу хаваалцах чинь шүү гэж хэлмээр байна. За ингээд би арьсаа ойртоод харуулад ирэхээр миний арьс бол нэг тийм асуудалтай бас л хөрхий. Ингээд нүрээрээ бор толботой нэг тийм улаан судлууттай тий. Тэгээ ер нь жоохон юм гарах дуртай, эмзэг мэдрэмтгий хэцүү арьс. Ямар ч байсан бүр юм супер айхтар гоё сайхан арьс бол биш байгаа. За энийг бол айгүй гоё цэвэрхэн харагдуулах будалт авардаг байгаа. Мэдээж эмэгтэй хүний хамгийн том асуудал бол яг энэ бидний арьс байдаг тийм нүрийн арьс маш том асуудал байдаг. Хамгийн түрүүнд эхлээд хүмүүст харагддаг нэрийн хуудас байдаг болохоор бас бид нар арьсандаа маш их анхаардаг шүү дээ. За тэгээд өнөөдөр будалтаа эхлэе. Би ингээ одоо ингээл ярьдгаараа ярих гал байна л да. Тэгээ хамтдаа гоё бас ярилцаад явъя. Энэ занг угаасаа юугаарч боож хааж болохгүй мэлээ. За тэгээд одоо би та нартай өмнө хэлжсэн шүү дээ. Миний арьс бол айгүй юм гардаг, арцгаар, барцгаар, сарцгаар тий. Айгүй тийм хэцүү арьстай байсан гэдэг. Тэгээд аль болох бас арай энгийн нэг хүний арьсанд дөхүүлэх гээд тэгээд арьсаа бас арчлаад явж байгаа. Өдий зэрэгтэй хүрээ явж байгаа. За би усын эсензийг хэрэглэн. Яг усын эсензийг хэрэгэлдэг вэ гэхээр миний арьс ерөнхийдөө айгүй тийм эмзэг, мэдрэмтгий юм гарах дуртай та нар мэднэ те. Би дандаа ярьдаг. Тэгээд ер нь жоохон нэг тийм тослог талдаа. За тослог талдаа арьсанд бол тоссон суурьтай бүтээгдэхүүнүүд ерөөсөө таардаггүй. Аль болох усан суурьтай бүтээгдэхүүн байжээч бидэнд таардаг. За хэрвээ хуурай арьстай байх юм бол арзаадаг, барзаадаг арьстай байх юм бол тослог ихтэй тоссон суурьтай бүтээгдэхүүнүүд илүү зохимжтой байдаг. За тэгээ энэ усан суурьтай болохоор би ер нь жоохон нялбайлгаад айгүй ихээр нь ингээ хэргэлдэг юм. Ингээд тавиад тэгээ миний арьс ер нь ингээл жоохон ингээл хүчтэй дарчих ч юм уу майжчихаар ингээ улаачдаг амар бүр эмзэг гэхэд дэндүү эмзэг арьс байгаа. Тэгээ бас маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг нүрэндээ туршиж үзээд яг гол нь таарсан бүтээгдэхүүнээ л хэрэглэх нь айгүй чухал байдаг шүү. Хэнийг нэг дуурайж магтгүй нөгөө өөрийнхөө арьсныхаа онцлог таарахгүй бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол болохгүй шүү дээ. Бидний арьсны онцлог болгон өөр байдаг учраас. За ингээд усан суурьтай бүтээгдэхүүнд хүрчлээ. За усан суурьтай бүтээгдэхүүнээ би орой унтахдаа мөн одоо будалтынхаа зүгээр цуур болгоод заримдаа ингээд дангаар нь хэрэгжилж болдгоор онцлог даваа талтай. За усан суурьтай бүтээгдэхүүн бол мэдээж гүн рүү орж чийг өгдөгөөрөө илүү даваа талтай байдаг. Гадны нөлөөнөөс хамгаална, тижээл өгнө. Маш олон даваа талтай тийм. Яг хоо таарад хэрэг хэрэгэлдэг эмэгтэйчүүд байх юм бол бүгдээрээ мэдж байгаа их тий. За ингээд тавьчлаа. Уул нь айгүй амархан юм байгаа. Одоо ингээл нөгөө консилер, бейс, праймер гэл хэрэглээл ингээл арьсаа айлуулах гоё ингээл өөгүй цэвэрхэн талхар олох гол маш олон юм дээрээс нь давхарлж олно. За тэгтээ би тийхгүй. Зүгээр л дан кремээрээ яаж гоё өөгүй арьстай харагдах вэ гэдгээ хуваалцна. За эхлээд ингээ кремээ түрхчихье. Тэгээд тараагаад тэг ер нь бол нөгөө бидний яг энэ арьсанд хамгийн түрүүнд хүрж байгаа гэдэг утгаараа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон крем маш чухал байдаг. Кремээ зөв сонгох хэрэгтэй маш нөгөө суур маань айгуу гоё өөгүй цэвэрхэн толгор байжээж илүү гоё харагддаг. Шүү дээ түүнээс биш нэг үнэтэй гоё сайхан будалт одоо нөгөө будаг хэрэгснээрээч тийм яг үндэ амар гоё сайхан харагдахгүй л дээ. Нүүрний будалт, мейкапын будалтандаа бол нэг тийм ач холбогдол байдгүй гэж би боддог. Хамгийн гол чухал юм бол арьс арчилгааны бүтээгдэхүүн мөн крем. За ингээд нөгөө юугаараа тараачи. Парланаараа тараачи.
Тэгээд яаж гоё өөгүй цэвэрхэн өнгөлөг болж харагдахыг та нартайгаа хуваалцнаа. Яг ингээд за би нэг талаа ингээд тараагаад ялгааг нь та нарт харуулна тий. За ерөнхийдөө бол эмэгтэйчүүд нөгөө арьсны айгуу гоё асуудалгүй байхад өөртөө ихтэй айгуу гоё дээгүр харж алхдаг тий охтоо. За ингээд нэг талаа би ямар ч байсан тараачлаа. Харж байна. За энэ болохоор кремний голоор харагдаж байна. За тараасан крем маань юм байна. Илт мэдгэж чинь тий. За. Одоо үлдсэн кремээ сайн тараагаад гэхдээ миний бодлоор эмэгтэйчүүд бид нар ер нь будгаал мэддэг юм шиг байгаа. Цэвэрлэх угаахаа бараг мэддгүү. Яг өглөө алган бид нар угаадаг, өглөө алган нүрээ буддаг. Тэнгүүтлээ орой цэвэрлдэг. Гэхдээ бид нар хангалттай нөгөө нэг цэвэрлэгээ хийж чаддгүй юм шиг байгаа юм л да. Бүрэн төгс цэвэрлэдэггүй гэсэн үг. Дандаа юм дутуу. Тэгэл дутуу цэвэрлсэн нүрээ маргааш өглөө нь дахиж одоо будаал, шаваал, багсаалгаал тий. Тэнгүүтлээ дахиад дутуу цэвэрлээл гих мэтчлэн нэг тийм арьсаа улам ингээл бохирдуулаад гадны нөлөөнд автуулаад ингээл явдгийн байна л да. Хамгаалаад байгаа нэртэй ирнэ. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүст арьсны гүн цэвэрлэгээ гэдэг үйлчилгээ аягүй чухал гэдгийг та нартай хэлмээр байна. Гүн цэвэрлэгээ хэлэхээр ингээд үнэхээр л яг нүрээ ингээд цэвэрлсэн мэдрэмж төрдөг. Хөөе нэрээ ингэж цэвэрлдэг илүү гэж бодохоор ямар ч тийм дутуу үлдэгдэл байхгүй. Одоо нүүрэн дээр ингээ хүнд дараадсан хар том хүнд ачааг ингээ авцсан юм шиг тийм амар гоё мэдрэмж төрдөг. Та нар маань ядаж 7 хоногтоо ядаж нэг удаа заавал гүний цэвэрлэгээнд орчиж байгаарай. Тэгвэл гүнээ маш сайн бохирдлоо цэвэрлэнэ. За тэгээ арьсандаа мэдээж тижээл өгнө. Арьсаа хангалттай тултлан сайн амрааж чадна. Гэх мэтчлэн маш олон давуу талтай байдаг шүү. Та нарыг яагаад цэвэрлэгээнд орж байгаарай вэ гэж байгаа гэхээр за бид нар бол уучлаарай бүр хизээч гүн цэвэрлэхгүй юм байлээ. Бүр түүхэндээ байхгүй. Сайн харин буддаг, шавдаг нөхдүүд юм шиг байгаа. Оройноо цэвэрлээ гэж боддог. Яг үнэндээ цэвэрлээгүй л хэдэм бэл. За ингээ жохон хүзүүрүүгээ тараач. За тэгээд нөгөө охид бүсгүүчүүд маань кремээ яаж сонгох вэ гэж асуугаад идэг. Миний бодлоор кремээ та нар яг энэ хүзүүнийхээ өнгөтэй л ижлэхэн сонгох хэрэгтэй. Зарим нь ингээл хөхөрцөн явдаг, зарим нь хитрхи цагаан гурил нэлцэн юм шиг явдаг. Хүзүүний өнгө чинь ямар вэ? Яг тэр өнгөтэйгөө ижлэхэн крем сонгол таны арьсанд илүү тохиромжтой, натурал харагдана гэж ойлгож байна шүү. За би ингээд кремээ ямар ч байсан нэмгэн түрхсэн. Тэгээд айгүй хөрхэн тараачлаа. За ялгааг нь харж байгаах те ямар гоё харагдаж байгааг. За бүр ингээд амар илт мэдгэж байгааз нөгөө нэг арьс чи хаана вэ? Баахгүй. Ийм гайхалтай. За тэгээд хамгийн амар нь би дахиад та нарт заяа давхарлаж үзүүлнэ. За ер нь бол кремийг илүү нөгөө нэг давхарлах тусмаа айгүй тийм муухай болдог штэ. Бүр би та нарт ихээр нь давхарлаж үзүүлье нараа. Давхарлах тусмаа крем илүү арзаагаад хитрхи амар юм одоо төө зузаан будагд ялцсан юм шиг амар тийм мэдрэмж төрөөл айгу муухай эдэн штэ тий энэ одоо ямар амар шавцсан ингэж хараад будцсан ингэж хараад гэтэл энэ маань болохоор ерөөсөө тийм одоо давхарлсан мэдрэмж өгөхгүй давхарлах тусам айгу гоё ингээд илүү гоё шингээд наалдаад ерөөсөө арзаадгүй ийм тэрүүгээр айгу онцлог. За миний арьс нөгөө имзэг тийм тослогжуу ихтэй болохоор би энэ мат крем илүү хэрэгэлдэг. Мат крем нь илүү одоо миний шиг арьстай төрлийн арьстай хүмүүст бол илүү тохиромжтой. За би ингээд давхарлчлаа. Гэтэл ямар ч арзаасан юм байхгүй бас ямар ч давхарлсан их нэмсэн тийм мэдрэмж ерөөсөө төрөхгүй байгааз харагдахгүй байгааз ялгаад энэ бүр ингээд хит ч давхарлсан болно. Айгүй сонио. Тэгээ давхарлал энэ ерөөсөө зузаан болтгүй тэгсэн хэрнээ ингээл бүр шингээл илүү натурал харагдуулаад арьсны гүнд бүр ороод айгу гоё харагдуулаад идэм билээ. Тэгээд
энэ нөгөө мат тал руугаа болохоор хэтэрхий нөгөө тостаахгүй. Яг хөө пудрээ дээрээс нь түрхсэн ч болно. Түрхгүй байсан ч бас болдог тийм. Мэдээж тослог гэхдээ крем түрхсэн бол заавал дээрээс нь нунтаг пудр тавих шаардлагатай байдаг тийм. За. Жохон ингээд усгач тий. За ингээд болчлаа. 2 удаа давхарлчлаа. За ойртой таруулвал за нөгөө асуудалтай харьцаж байхгүй болсон байгаа зү. За ингээл болоо. Уг нь бол миний ингээд өг цэвэрхэн айгуу гоё эрүүл арьстай харагддаг нууц маань энэ л дээ. Айгуу амархан байгааз. Ямар нэгэн одоо крем ч юм уу эсвэл ямар нэгэн өөд аргач ч юм уу ямар нэгэн консилер янз янзын юм хэрэглээгүй зүгээр л шууд усан суурин дээрээсээ ингээд кремээ тавьчих. Айгуу гоё байгаа зү. За тэр яах вэ? За одоо бодолтой ингээд яриад ий шүү. Айгуу хэцүү. За өнөөдөр би бас нэг гоё юм яг бүгдээрээ зүгээр л хуруугаараа будъя. Ямар нэгэн багс сэргэлэхгүйгээр амар энгийн штэ, амар штт. Бас хуруу ер нь бол хамгийн одоо тохиромжтой багс байдэн штэ. Маш сайн одоо яадаг тараадаг тий. Тэгээд бас айгүй хурдан. За ингээ ялгааг нь харж байгаа. Би юм усан одоо мат бор өнгөөр ингээд нүдээ бүтэн явж гин харагдчихээн тий. За нүднийхээ доогуур уутын хэсгээр ингээд жоохон хөнгө явчих. За ер нь хизээнээсээ л бид нар багс сэргэлдэг байлаа да. Гараараа л будчих яа тий. Амар штт. Ер нь нэмэгтэйчүүд бид нэр яарсан үедээ бидний хуруу гар өндөг л аягүй их хурдан хөдөлгөөнтэй хэрэг болдог штэ. За ингээ явчихж байгаа. За дээрэс нь би бас арай жоохон өнгө оруулах гад жоохон тод тийм мат бор юг явчих. Тэнийг яг энэ давхраа хэсгээр явчих. За тэнгууд нөгөө талтайгаа ялгаа нь харагдаж байна уу? Харагдаж байна те. За нөгөө талынхаа давхраа хэсгийг бороороо явангуутлаа. За тэгээ жоохон хойдлынхаа хэсгийг гээд нэг 3-1 те. Гээд жоохон гүн боруулах чи. За тэгээ хуруугаараа ингээд тараач. Тэнэ. Тэгэхээр илүү нөгөө дээдлийнхаа тэнтэй илүү уусан. За тэгээд энд чинь айгүйх тэн байгаад байгаа юм шиг санагдаад байвал өөр хуруугаараа ингээл тараач. Цэвэрхэн хуруугаараа. Тэгэхээр чинь тэгэл болоо авчих шүү дээ. За тэгээд би саяныхаа энэ усан юугаар бороор хамраа явчнаа. Өнөөдөр яг гэрс өдөр явахгүй маш натурал харагдуулахын тулд зүгээр л хамраа бол тавихгүй болохгүй. Би ч нөгөө энүүгээрээ жоохон юм палбгаар бондгоор хамартаа болохоор ингээд усан бороороо цэвэрхээ ингээд хөмсгөнийхөө дээрээс ингээд явуулч те чигээр нь хөнкөө явуулаад. За тэгэл дахиад гараараа тараач. Айгуу хурдан. За ингээд тараачлаа. За тэгээ мэдээч нөгөө үзүүр нь жоохон доошоо унжуу. Октод эмэгтэйчүүд байх юм бол ингээ үзүүр хэсгийн жоохоо ингээд бороороо дарчин. Тэгвэл тэр нь ингээд бахгүй болчихно. Мейкап гэдэг чинь ер нь нэг талаараа амар том урлаг юм шиг байгаа юм штэ. Хүмүүсийг хуурах, дээрээс нь маш гоё өөгөө цэвэрхэн дарах. Тийм. За ингээд та нар ингээд харуул яг ингэнгүүт харагдж байгаа зөндөрс нь. За тэгээ энийгээ жоохоо ингээд тараач. Гэтэ тод болоогүй нөө бүтгэн байна те. За ингээд тараагаад одоо хөмсгөө би нөгөө нэг хөмсг маань уулна шивэстэй л дээ. Тэгээд өсөө бор алгацсан болохоор ер нь жоохон цайвар бор үзүүрийг болгочоод идэх. Тэгээ би уулна айгуу гоё багс сэргэлэхгүй мэргэлэхгүй ангиадсан чинь яалтчгүй хөмсгөн дээр хэрэглэхгүй болохгүй байна. Тэгээ би хөмсгөө багсаараа авчи за яадیں те. За тэгээд эхлээд бол хөмсгөө яг хойдлоос нь эхлүүл айгуу зүгээр гэж мейкап артистууд зөвлөдөг юм байлээ. Ягаад тэгэхээр нөгөө багсанд айгүй их
одоо тэн болсноороо хойдол маань илүү тод байх хэрэгтэй болохоор эхлээд хоошоогоо түрхэж жагаад тэгээд нөгөө багсандах тэн маань багасаад ирэнгүүт ингээ урагшаага уусгаа явал илүү натурал харагддаг гэдэг юм байлээ. Тэгээ би зүгээр ингээд нөгөө жохон юм бор туяа өгдгийн жохон юм усан бор. Тэгвэл нөгөө өснийхээ өнгөтэй ижилхэн болгоод за харагдчихна. Энэ маань болохоор жоохон хар бараанд байгаа. За энэ маань жоохон борд болчихлоо. За нөгөө талаа. Үзүүр хэсгээс нь ингэж эхэлж явж байгаад. За урагшаа уусгаад. За хөмсгөө юм болгочлоо. Яа одоо ингээл дахиад нөгөө гараараа тарааш та одоо гараараа будна гэж хэлсэн юм чи. За ингээ болчихж байгаа. За тэгээд мэдээж айгу нөгөө эмгтээлэг охинлог харагдахын тулд хацраа тавьчих. Би яг ингээд инээж жагаад энэ бондоож байгаа хэсэг дээр л яга хацраа тавьчихдгийг. Энэ нөгөө гэрэл сүдэр өгөхгүй болохоор жоохон нөгөө өнгө гэгээ нэмгээд тэгээ илүү өнгөлөг жоохон гэрэлцэн царайтай болж харагдах гад. Тэгээ ингээд тавьчихдаг. За миний нүд бол өөрөө контуртай. Гэтэ ингээд үзүүр хэсгийг жохон тодруулаад ингээд контуртчдаг юм. Харж байна уу? Бид нэр будах гэж яагаад юм нийтдээ царай гаргад юм бол ингээл янз янз болол амаа. Зүгээр царайтай. Болохгүй юм л да. Амаа ангаагаал их сонио. Гэтэ бүгдээр ингэдэг те. За яа тий ойлгочих штэ. За ингээд яг үзүүр хэсгийг ингээд тодруулсан. Харж байгааз. За ерөнхийдөө будалт маань ингээл болоо. Энэ ууг нь 3 минутын будалт ахгүй юу? Тэгээ би айгүй их ярьсаар байгаад тэгээ бараг 30 минутын будалт алгаа бодчихлаа. Айгүй амархан. Тэгээд гэрэл сүдэр бол хэрэгэлсэнгүү илүү натураллыг энгийн харагдуулах зорилгоор өнөөдөр бол би та бүхэндээ зүгээр л юм сонирхолтой. Тэгээд арьсаа илүү гоё эрүүл чирэг гэрэлтсэн өөгүй толгор харагдуулах зорилготой байсан учраас ингээд бодчихлаа. Илүү цэвэрхэн тэгээ натурал будсан хэрнээ будаагүй юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж байгаа ах гэж бодож байна. За би сүүлд нь уруулаа будаад тэгээд бичлэгээ дуусгана. За энэ бол мат будаг байгаа. За илүү нөгөө уруулан тижэл өгдөг мат будгууд уруулыг холцруулаад идэг. Энэ бол тэгдэггүй айгүй гоё юм хөнгөн мэдрэмж төрүүлдэг. Тэгээ илүү натурал харагдуулдаг будаг болохоор би илүү дуртай байдгийг. За ингэ болсон. Дахиад ярих гал суугаад шүү дээ. Тэгээ би бас нэг юм бодсоо. Бид нар 2010 онд юу н яг яаж буддаг гэсэн юм бол би ингээ 10 оныхаа будалтыг харсан ч бас арай л амар байна. Яана яаж тэгж явдаг гэсэн юм болоо гэж бодоод тэгээ 16 онд бас яаж буддаг болсон юм болоо тий. Илүү л бид нар ийм цэвэрхэн илүү л гоё арай л нэг өөр болоод байгаа юм шиг надад мэдрэмж төрөөд тэгээд ер нь 10 онд буддаг байсан үеийнхаа зураг мургуудыг харсан чи айгүй ичмээр элээ. Тэгээ зүгээр тэр хоёрыг бас харьцуулж үзвэл ямар юм гардгийм бол гэж бас бодож байсан л та. Тийм тэгээд за ямар ч гэсэн ингээд одоо ингээд нөө амьдралаа гүүрнэх гээл энд нэг халуун савтай сүтээ цай тавьчвал тэгэл хууч өрөөл явчих гал юм шүү дээ ер нь бол. За будалт маань ер нь бол ингээл болоо. Ийм амархан. Тэгээд нөгөө өөгүй толгор айгүй гоё цэвэрхэн арьстай харагдаад байдаг нууц чинь ердөөл юм. Тэр амар гоё хас тээ. Амар гоё харагдаж байгаа зү тээ.
Тэгээ хүмүүс миний яг энд хууртаал тэгэл намайг айгу гоё арьстай гэж бодоод байдаг шүү дээ. За энэ чинь бас хуурах урлаг гэдэг чинь бас мундаг тактик байна тий октодавс гэж үү те. За тэгээд өнөөдрийн маань бодолт та бүхэн таалагдсан баха гэж итгэж байна. Тэгээд гэртээ туршиж үзээрэй. Мэдээж арьсандаа таарсан бүтээгдэхүүнүүдээ маш сайн сонгож байгаарай. Тэгээд крэм бас айгүй чухал шүү гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Ингээл одоо ингээл талент хараал аймаар ийм гоё цэвэрхэн амар гоё арьс талцсан байгаас тээ. За октодоо баярлалаа. Тэгээд бичлэгийг маань тухлан сууж таалан болгосон та бүхэндээ баярлалаа. Хамтдаа байхад маш гайхалтай сайхан байлаа. Та нартайгаа ойрхон бичлэгүүдээрээ уулзж байхаа хичээнэ. Маш гоё таатай сайхан байдаг шүү гэдгийг хэлмээр. За ингээ өдрийг гайхалтайгаар сайхан ирч хүчтэй инээмсэглэж ухтаарай. Арьс сайхан бол бид нэр өөрсдөдөө итгэлтэй, харц дээгүүр хараа булаам тийм сайхан алхаж чаддаг шүү гэж хэлмээр байна. Тэгээ нэрийнхээ утсыг үргэлж толдож, өнгөлж, арчилж байгаарай гэж хэлмээр байна. Та нартаа маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр ёо сандраад бүр гацаж бацаад байна штэ. Дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзъя. Баяртай октодоо. Баярлалаа. За жоохон аль утч. Баяртай. Үргэлж нэмсэглэж өөрийгөө чимжээ хараа.